Заасан байсан та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canon хаа хичээлийн хайлж дугаараар та бүхэндээ 3 зүйлийг үзүүлье. За би тэгэхээр 5 сар төрсөн хүмүүстээ зориулаад нэг юм постэр хийсэн байгаа. За энэ постерны онцлог нь юу вэ гэдгийг энэ аяг барьсан эмэгтэй маань энэ чинь арталт нь ингээд тийм ээ юм сүйдэртсэн юм шиг. Тэгтээ ингээд хоёр янзаар ингээд оруулсан байгаа. Сүйдэртсэн юм шиг яг өөрийнх нь өнөөл хувийн. За тийм хард бодлогын дээр аяг нь бас нэг сайн тодорч өгөхгүй болохоор аяг нь бас энд ингээд тодруулаад оруулсан байгаа. За энэ постерыг хийсэн байгаа. За өөр болохоор бас надад энэ текстийг энэ зураг руу ингэж тийм ээ ингэж уусгаж ингэж оруулж өгч байгаа. Энэ эффект надад маш их таалагдсан учраас энийг бас та бүхэн зааж юу гэж бодлоо. За гуравдугаарт нь болохоор энэ зургийн фреймнес тийм ээ ингэж хүн нь ингэ гарцсан юм шиг тийм ээ ийм эффектийг та бүхэнд бас үзүүлье. За өмнө нь бас иймэрхүү юмнууд хийжсэн санагдаж байна. Гэхдээ яг дахиад хийчихье. Бас ер нь бол дадлага болоод зүгээр байдаг. За би энэ хүүхэн зургийг авсан байгаа. За голыг нь олохын тулд нэг жоох ингэж маш татчих. За энэ дээр бид нар яах вэ гэхээр элемент рүүгээ орж энэ full rate frame гэдэг бичингүүд энэ гараад ирэн заяа. За тэгээ энийг ингээ оруулчихна. За тэгээд хамгийн гол нь энэ зураг маань ингээ бүгд адилхан байх хэвээр. За тэгээ энэ зургаа бас ингээ хоёр зургаа болохоор бид нар ингээ хоёр хувилчин ингэж даржаад ингээд тийм ээ. За энэ зураг маань энэ чинь ингээ байж. За энэ зургийг яах вэ гэхээр энэ full rate гэдэг энэ нөгөө frame руу ингэж оруулж өгнө. Дөрвөн булангаас нь тийм ээ. За ингээд. За тэгэхэд энд юугаа яах вэ гэхээр энэ дээр оруулж ирээд за тэгээд юу яа энэ дээр бид нар ингээд нөгөө артлын арилгах чинь за тэгэнгүүт нэг иймэрхүү харагдаж байгаа. За тэгэнгүүт яах нь энийг ингээд оруулчих юм бол энэ хүмүүс маань одоо энэ фрейм дотроос ингээд гараад ирсэн юм шиг юу яаж вэ? За тэгээ яг энэ бэкграунд нь бол энэ дотор байгаа өмнөөсөө сонгочихвол их зүгээр юм байна гэж би бодсон. За нэг жоохон тод амар явна байна те. За нэг иймэрхүү ч юм уу ингээд оруулчих юм бол бас жоохон юм сонирхолтой юу гарч иж илээ. Эффект гарч иж байна. За хоёрдугаар нь болохоор энэ fade гэдэг энэ нөгөө зургийн дотор энэ текст ингэж нөгөө юу яаж байгаа юм шиг тийм ээ хөрвж байгаа юм шиг уусч орж байгаа юм шиг энэ аюу зүгээр санагдсан. За энд юг авсан байгаа би. Яг нэг юм гоё өнгөтэй зураг авчлаа. За энэ дээр би яах вэ гэхээр текст бичин. За бид нар за энэ дээр нь яах вэ өөрх нь биччихье та гэд тийм ээ. За тэгээ яг энийгээ та нар бас нэлээд юм зүү. За өргөн фонд авал зүгээр санагдаж байна надад. Фондын хөдөлгөөн юу ачи. Та нар авчи. За тэгэх юм бол ингээд нэлээд том болж ирж байна тийм ээ. За тэгээ энийг яах вэ гэхээр өнгө нь оруулж өгнө. Гэхдээ дандаа gradient өнгө сонгоцоо юу. За тэгээ энэ gradient өнгө дээр очиод бид нар энийг юм 5 янзаар оруулна. За ингээд 3 4 5. За тэгээ энийг ч гэсэндээ бас яах нь энийг нь арилгачих. Тэгээд дахиад нэг юм 5. За тэгээ хамгийн энэчнээс нь эхлээд бүгдийн яах нь transparent болгоно. За энийг бас яах нь transparent гэдэг нь өнгөхгүй гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгээ энийг нь болохоор transparency-г нэг 50% таа болгочих. За яа нэг 40 50 за нэг 50. За тэгтээ сонгохдоо энийг сонго. За тэгэнгүүт яах нь энэ ингээд текст маань энэ дотроо энэ зургийн дотор ингэж уусч байгаа юм шиг ийм гоё эффект орж байгаа. Тэгээ энийг бас янз бүр юм дээр ашиглал их зүгээр санагдаж байна. За гуравдугаарт нь энэ эмгтэйгийн зураг байгаа тийм ээ. За аяны маань реклам явж байгаа. За энэ дээр би болохоор яасан гэхээр нөгөө эмгтэйг оруулж ирнэ. За энэ байна тийм ээ. За энэ эмгтэйгийн зураг маань энэ байгаа. За тэгээ энийг бид нар яах вэ гэхээр хоёр хувилчий тийм ээ. За энэ чинь бачиг энийг бид нар яах вэ гэхээр артлыг арилгах чинь. За юм болчихно. За тэгэнгүүт бид нар edit рүүгээ орж жоод за тэгээд фильтр рүү очино. Фильтр рүүгээ очиж чад бүр нэлээд хар цагаан ийм эффект оруулчихна. За тэгээд энэ дээр очиж чад бүр нөө юуг нь ингээд дөрвөлсөн маягтай оруулчих заяа. За тэгээд за тэгээд энэ дээр бас нэг app гэж оруулж агаад юу ячна. Image blender гэж байдаг шүү дээ тийм ээ. За image
За image blender гээд энийг сонго. За image blender-ыг сонгоно. За тэгээд энэ fade гэдгийг авчаад энэ linear гэдгийг яагаад заа юу. За ер нь бол яг нэлээ ингээд доороос нь ингэж уусалттай болгож байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ маань ингээд нэлээ юм уусалттай зүг болж ирж байна тийм ээ. За тэгээд за энэ дээр нь болохоор бид нар юу оруулна? Element руу орж байгаа shape оруулна. За shape оруулахын тулд shape гэж дараад за энэ дөрвөлжин shape оруулна. За тэгээ энэ өнгөний өнгө бол яах вэ гэхээр юутай адилхан байх ёстой вэ гэхээр энэ эмгтэйгийн хувцастай адилхан байвал зүгээр санагдсан надад. Тийм болохоор бас нөгөө юурууг очиж байгаа юм хар. За тэгтээ юу нь болохоор жоохон ийм тийм ээ. За хангаж өргөлчтэй. Уг нь бол нөгөө юуг нь өргөлдөг гэдэг. За ингээд доотлоосоо хар байвал бас их зүгээр санагдчихэв. За тэгээ эмгтэйг авчирна. За энэ эмгтэй маань яах вэ гэхээр хамгийн дээдлээ гарч ирэх ёстой. За тэгээд яг нь артлын ингээ харилцах юм бол энэ эмгтэй маань ингэж очиж байгаа тийм ээ. За тэгээд энэ дээр бол яах вэ гэхээр бид нэг аяныхаа зургийг оруулна. За энийг бол шахны артлыг арилгачээ. Тийм ээ. За тэгээ энэ хар цагаан энэ хэсэг дээр нь бол яг нэг текстүүд оруулна гэсэн үг. За би болохоор энэ за яг энэ текстүүд нь жоохон доор юм шиг санагдаад байвал жоохон дээшлүүлчих болно. Цаатлын зөрөгтэй яачлаа. За иймэрхүү маягаар бол яг нь юмудаа хийж болох нэ. За тэгээ яг та бүхэнд юм 3 аяга амархан тийм ээ сонирхолтой эффектүүдийг үзүүлээ. За ингээд хичээлээ дуусгая баярлалаа. Баяр таа.